Хувь хүн болон аж ахуйн нэгжүүдийн явуулж байгаа үйл ажиллагааны орлого 50 сая төгрөг хүрсэн бол заавал татварын албанд бүртгүүлэн суудхан төлөгчөөр бүртгүүлнэ. Иймд тухайн иргэн аж ахуйн нэгжийн орлого 50 сая төгрөгт хүрэхгүй бол нэмэгдсэн үртгийн албан татвараас чөлөөлөгдөж байгаа. Гэхдээ заавал суулаатай баримт олох ёстой гэдгийг их сурвалж хэллээ. Харин иргэд аж ахуйн нэгжүүдийн эзэд энэ суулаа бидэнд ямар хэрэгтэй вэ, ямар ашигтай вэ гэдэг асуудлыг хөндөтгөө. Үүнд холбогдох албан тушаалтан дараах тайлбарыг өгч байна. За ер нь шинэ хуулиар бол томч бай жижиг аж ахуйнууд бүгд хуулиа хэрэгжүүлэх ёстой. Ер нь бол асууж байгаа. Тэгээд нэг машин нь бол одоохондоо авах байгаа. Биддэг хүн ч одоо байхгүй байна. Тэр машиныг авахаас орлого мөнгө төгрөгнөөс өндөр үнэтэй байдаг болохоор тэр шиг бас орлого муу болохоор тэрийг авч авчихдаггүй л. Нэмэгдсэн үртгийн албан татварын буцаан олголттой холбоотой асуудал нэг л эмх цэгцэндээ орж өгөхгүй байх шиг асуудлууд араасаа хөөсөрөө. Нэмэгдсэн үртгийн албан татварын баримт хийлж байгаа кассийн машиныг томоохон зах супермаркетуудаар суйрлуулсан ч заах аслагдсан дүүрэг жижиг хүнсний дэлгүүрүүдээс худалдаа хийсэн тохиолдолд яах вэ гэдэг асуудал үүссэн. Мөн аж ахуйн нэгжүүд кассийн машиныг хит үнэтэй байна гэх үндслээр машин худалдаж авахгүй байгаа нь хууль зөрчсөн асуудал гэлээ. 3 сая төгрөгийн үнэтэй кассийн машиныг авах шаардлагагүй 90,000 төгрөгөөр хэвлэх принтерийг авч иргэдэд үйлчилж болно гэдгийг их сурвалж хэлж байна. За яг өнөөдрийн байдлаар бол нийт улсын хэмжээнд 29,600 орчим аж ахуйн нэгж кассийн машин толбогдож QR кодтой баримтыг хэвлэж байна. Өнөөгийн байдлаар цаашд улмын тоос нэмэгдээд явж байна. За энэ бол кассийн машин бол харилцан адилгүй байгаа. Гадуур зарим хүмүүс бол 3 сая орчим 3 саяын кассийн машинаар хэвлэж чадахгүй юм авах боломжгүй гэдэг тайлбарыг өгöd байгаа дэлгүүрүүд бол энэ бол яг 3 сая биш 90,000 төгрөгөөр принтерээ аваад худалдчихад шийдчихэж байгаа асуудал. Нэмэгдсэн үртгийн албан татварын хуулийн өөрчлөлтөөр иргэд өөрсдөө татвар төлөгч байхаас гадна татвар цуглуулагч болох боломж хүрсэн гэсэн ч эдийн засагт хэрхэн ашигтай вэ гэдг нь одоогоор тодорхойгүй хэвээр байна.